Яг манайхан өдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинтж битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаарыг эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаас салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн хайдахыг бодоод төр сувгаас салахыг зөвлөж байна. Манай нэвтрүүлэг нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвгөд өгөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв танд сонсож амжаагүй дугаар гарч ирвэл дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөд сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 29-ны баасан гарагийн өдөөш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 13 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын нэвтрүүлгийг хүргэхээр 2 дугаар студиэс үдшийн цагийн үндсэн цагийн хөтлөгч Халюка найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. За бид баасан гарагийн дугаараараа гэр бүлд болон хосуудын дунд тулгардаг асуудлуудын тухай нэвтрүүлгийн албанд ирсэн захианаас уншиж өгөөд тэгэд энэ тухайга сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. Тэгэхээр эхлээд хөтлөгч нь ирсэн захиаг нь уншаад өгчихнэ. Тэгээд тэрнийхээ дараагаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар одоо нээнэ. Тэгээд нээгээд ороод ирэхээр манайхан маань орж ирээд сэдвийн дагуу ярих юм байгаа шүү. За эхлээд ямар тач захиагаа хүргэе. Сайн байна уу? Би энэ захиаг нэрээ нууцлаад бичиж байна. Намайг хүмүүс харуул жирээн л нэг гэр бүлтэй эмэгтэй гэж бодно. Нөхөртэй, сайхан амьдралтай, гаднаасаа бол дутах юмгүй сайхан гэр бүл. Гэхдээ би өөрийнхөө хийсэн зүйлээс болоод одоо унтчих чадахгүй, өөрийгөө ч ойлгож чадахгүй яваа хүн байна. Би нөхөртэйгээ гэрлээд 7 жил болсон байна. Бид хоёр анх бие биендээ их хайртай, нэгнээ харахаар л догтолдог байсан. Харин сүүлийн жилүүдэд бидний харилцаа нэг л хэвийн, хүйтэн хөндөй болсон. Нөхөр маань их сайн хүн, сайхан ч залуу. Надад хизээч гар хүрхэн байтугай чангаар зандарч байсан удаагүй. Дээрэс нь архит дарсч уудаггүй. Гэхдээ нэг л намайг анхаарахгүй байгаа мэт эмгтэй хүн гэдгийг маань мартсан мэт санагддаг. Би түүнд энэ тухай хэд хэдэн удаа хэлж үзсэн. Хоёулаа ярилцъя. Ойрын үед бид хоёр хөндөрөд байна гэхээр тэр амьдрал угаасаа юм байдаг штий. Чи хитрхи кино шиг юм бодоод байна. Гэр бүл болсон хүмүүс дандаа дурлалцаал ингэж юу эдгийг гэх юм. Тэгэх болох нь би улам дуугаа хураагаад ер нь энэ талаар ярилцъя гэхээч байсан. Тэгээд нэг өдөр бүх зүйл буруу тишээ эргэжлээ. Нөхрийн маань хамгийн дотны найз манад их ирдэг байлаа. Тэр найз нас гэрүүлтэй. Бид бүгдээрээ найз нөхөд гэрүүлээрээ нийлдэг хүмүүс. Би өмнө нь түүнийг хизээч өөр нүдээр харж байгаагүй. Гэтэл тэр хүн намайг анзаардаг байсан юм шиг байна. Нэг удаа нөхөр маань ажиллаар хөдөө явсан үеэр тэр над руу зүгээр үү сүүлийн үед их ядруу харагдаад байна гэж бичсэн. Эхэндээ би энгийн л санаа зовж байна да гэж бодсон. Гэхдээ тэр миний нөхөртөөгөө ярьж чаддаггүй зүйлийг сонсдог байлаа. Намайг тасалж зэмлэхгүй, намайг хитрүүлээд байна гэж хэлэхгүй. Би анх удаан хугацааны дараа хинэгэнд ойлгогдож байгаа юм шиг санагдсан. Ингээд бид хоёр өдөр бүр чадалдаг боллоо. Эхэндээ буруу зүйл биш гэж өөрийгөө тайлбарлуулж байсан ч зүгээр л ярьж байна. Намайг ойлгодог хүнтэй ярих нь юу нь буруу гэж бодлоо. Гэтэл үнэндээ би тэр хүний мессежийг хүлээдэг болсон байсан. Утас дуурахад зүрх тогтлоод л. Тэгээд нэг орой бид уулзваа. Би тэр уулзалт буруу гэдгийг мэдэж байсан ч очлоо. Зүгээр ярилцаад л харина гэж өөртөөлсөн. Харин тэндээс бүх зүйл хяналтаас гараад нэг л мэтгэд би нөхрийнхөө найзтай загас наадуулж байсан. Маргааш өглөө нь би өөрийгөө үнэхээр их үзэн ядсан. Нөхрөө харахаас ичиж гэрийнхээ хаалгаар орохдоо хүртэл би энэ хүнийг итгэлийг алдчихлаа гэж бодоод хоолоо зангирсан. Гэтэл хамгийн аимшигтай нь би зөвхөн гимшээд өнгөрч чадаагүй. Яагаад ч би тэр хүнийг их санаж эхэллээ. Түүний надад хүрдэг хүрэлтийг, хэлдэг үгийг, намайг эмгтэй гэж мэдрүүлсэн тэр мэдрэмжийг
Тэр их дурд ачаалыг гээд энэ бүгд толгооноос гарахаа байлаа. Энэ талаар нөхөр маань юу ч мэдээгүй. Надад итгэсэн хэвээрээ л байгаа. Заримдаа над руу инээгээд харахад нь миний гимшил төрж нүд рүү нь ихцэлж харж зүрхэлдэггүй. Би сайхан ханаа хуурсандаа бас бурууг нь мэдсээрэж өрөөл нэгэн татагтаад байгаадаа уур хөрч байна. Би түүний хамгийн сайн найзтай нь ийм зүйл хийх ёсгүй байсан. Гэхдээ найзтай нь ярьсаар л байна. Тэр ч бас намайг санаж байна гэдэг. Би чамд дурлцсан юм шиг байна гэж хэлсэн. Би тэр үгийг сонсоод баярлсан ч өөрөөсөө бас их айж байна. Учир нь би ч бас дурлцсан байж магадгүй. Би нөхрөө хайрлахаа болсон юм болов уу? Эсвэл зүгээр л олон жил хүйтэн харилцаанд явсан хүн анх удаа халуун дулаан мэдрэмж аваад төөрөлдөд байна уу? Би нөхөртөөгөө үлдвэл насан туршдаа худлаа дүрсгэж амьдрах юм шиг санагдаж. Заримдаа бүр гайхах юм. Харин тэр найз руу явбал би хоёр гэр бүлийг, анд найзын нөхөрлөлийг, мөн өөрийн нэр хүндийг хүртэл сүйтгэн гэдгээ мэдчихээн. Би аль эсвэл нөхөртөө хэлэх ёстой юу? Хэлбэл тэр хоёрын нөхөрлөл дуусна гэдгийг ч мэднэ. Манай гэрүүлж дуусах бах. Хэлэхгүй байл би өдөр бүр худлаагаасаа амьдрна. Хамгийн муухай нь би өөрийгөө зөвтгөх гээд байх юм. Нөхөр маань намайг тоодоггүй байсан. Би ганцаардсан. Би зүгээр л хайр хүссэн штэ гэж. Гэхдээ үнэн дээр ямар ч шалтгаан байсан би буруу зүйл хийсэн гэдгийг ухаарч байна. Одоо би харин яах ёстой вэ? Нөхөртөөгөө харилцаагаа аврах гэж оролдох уу, эсвэл үннээ хэлээд юу болохыг нь хүлээх үү? Нөгөө хүнээс бүр мөсөн холбоогоо таслах ёстой юу? Эсвэл энэ мэдрэмж үнэхээр хайр бол би өөрийнхөө сэтгэлийг дагах хэрэгтэй юу? Би энэ захиаг өөрийгөө өмөрүүлэх гэж бичээгүй. Харин ийм байдалд орсон над шиг хэр их хүн байдаг талаар сонсомоор байна. Би нөхрийнхөө итгэлийг алдсан, гэхдээ би өөрийгөө ч бас алдчихсан юм шиг байна. За, өнөөдрийн захиа маань ийм захиа ирсэн байна. Бас их сонирхолтой, ярвигтай гэх үү тийм захиа санагдлаа. Тэгэхээр бид нарын өнөөдөр ярих сэдв маань хэлэх үү, нуух уу гэсэн сэдвээр ярилцъя. Та бидэнтэй холбогдоод бас иймэрхүү өөр тохиолдсон болон өрөөл найз нөхөд чинь эсвэл таньдаг хүнд чинь иймэрхүү зүйл тохиолдож байсан бол ийм харилцаатай байгаа эсвэл хин нэгнийг та хуурцсан ч юм уу иймэрхүү харилцаанд орж үзчихсэн бол бас тэрийг бидэнтэй хуваалцаарай. Таныг залгаад ороод ирэхээр таны дугаарыг олон нийтэд зарлахгүй, таны хоолыг өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй байгаа шүү. Тиймээс та айж имэх ичт санаа зовхгүйгээр бас нээлттэйгээр бидэнтэй ярилцаарай. Бидний яриа орон даяараа дэлхийн 169 орноор Монгол аймгийн 21 аймгаар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох тул мэдээж зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой харилцахыг хүсье. Бас хин нэгнийг буруутгаад, хин нэгнийг хочлоод янз бүрээр ингэ дуудахтаа биш, зөвлөгөө өгөхдөө биш, гол нь өөрсдийнхөө дотор буглаад байгаа зүйлийг бас ингэ ярилцаж нээхийг бас хүсэж байгаа шүү. Сонсогч таач гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн хөгжилтэй болон сонирхолтой түүх, асуудлууд, хүндхэн асуудлууд, яг л иймэрхүү зүйл бүх юм нэмэх 21 жанрын захиагаа бидэнд явуулж болно. Явуулахыг хүсвэл ариун бэлэг@mjlradio.com хаягаар явуулахад л хангалттай байгаа шүү. За ингээд манай шууд эфирийн утас болох 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нэгдсэн байгаа шүү манайхаа. За, унтлагын өрөөтэйгөө хамт байгаа унтлагын өрөөний сайхнуудаа энэ үчиг мэндийг дахин хүргье. Та хэд маань юу эцгээж байна? Өнөөдөр чинь 5 дахь өдөр штэ. Тэгэхээр гарч орж гин үү? Дейт хийж гин үү? Болзоонд явж гин үү? Гэр орондоо байна уу? Эсвэл ажлаасаа тараа хараа явж гин үү гэдэг энэ талаар бас комментээр лайв үзэж байгаа. Унтлагын өрөөний сайхнууд маань бичээд ороод ирээрээ. За, энэ тал дээр болохоор би бас өөрийнхөө байр суурийг илэрхийлье гэж бодлоо. Эмэгтэй маань болохоор нэлээд гимшиж хийсэн зүйлдээ гимшээд өөртөө дургутаад ингээд явж байгаа нь мэдээж ингэж сонсогдож байна. Нөхрөө бас айгу маш сайхан залуу, маш сайн залуу гэдгийг бас хэлээд байна шүү дээ. Үнэхээр сайхан ханаа гомдоочлоо. Тэр хүн мдэггүй л дээ гэхдээ гомдоохоор зүйл хийчлээ.
гэдгээ ухаарад байна. Тэгсэн хэрнээ бас нөхрөөсөө тэр мэдрэмжийг авахгүй болохоор өрөөл нэг нь рүү бас татагтаад тэрийг нь өгөхөн гараад ирсэн болохоор одоо яа харахгүй л ингээл тийшээ л ингээл сэтгэл нь л уйраад байгаа юм шиг байна. Тэгэхээр ерөнхийдөө хосууд маань хамтдаа байгаа үедээ ч юм уу хамт байгаа хос байгаа одоо ингээд хин нэгийг жоохон анзаармаар юм болоо гэж би бодож байна. Хажуудах хань чинь ч юм уу одоо хамт байгаа найз охин чинь, найз залуу чинь, нөхөр чинь, эхнэр чинь тийм ээ. Партнер чинь танаас юу хүсэж байна? Тэрийг нь мэдрэх тийм нэг цаанаасаа илтүүдэгтэй. Нэг л нэг харилцаа таагүй болцсон юм шиг санагдах зүйл байна. Үнэхээр сайхан харилцаатай байгаад байл угаасаа янз бүрийн бодогдохгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ тал дээр бас манайхан маань орж ирээд юу гэж бодож байна? Надтай санал нийлэх үү? Хажууд байгаа хүн чинь одоо нэг л тийм таагүй зангаргаал эсвэл хайр хүсэж байгаа нь мэдрэгддэж штэ тий. Энэ тал дээр би бас өөрийнхөө одоо яг ингээд амьдрал дээр ингээд туршлага дээр одоо жишээ авч ярихад иймэрхүү зүйл надад бас тохиолдож байсан байхгүй. Гэхдээ нөгөө хүнээс маань одоо миний партнероос гэх юм уу ингэж их хүсээд байгаагаа надад удаадараа хэлжсэн тэр үед нэг ажилдаа түүртэд ч юм уу за юу яриад байгаа юм бэ та гэл ингээд өнгөрөөждөгөөс нь буруу байсан юм шиг байна лээ. За эхний сонсогчийг авъя. Эмжил радио холбогдсон байна. Байна. За үчи мэндэ. За хэр үчиг өнгөрөөж байна. Сайхан үдшиж байна шүү гадаа. Үстэйгоо. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Ийм хүн болгонд юм заних хүн болгонд ч яг ер нь хийсэн тохиолддог байх гэж. Бодож байна. За. Надад ч гэсэн яг миний нэг хамгийн сайн найзын нөхөр нь тий. Ингээд одоо тэ ерөөсөө сартныхаа дараа. Тэгэл ингээл баян мессеж ингээл угаасаа урд нь тийм байсан мэс ингээл тэгтээ бас 2-3 удаа уулзж илээсэн ш та. Тэгэл одоо салаад яг бүр олон жил гашгсан. Тэгэл би одоо найзтай нөгөө нөхөртэй гэсэн хаяа ингээд уулзаад гэрч амьдрал яаж ингээд явдаг. За. Тэгэл одоо яг тэр цог байхад нь тэгээгүй ч гэсэн яг сөүлд тэгчэндээ бас сүлд яг найздаа хэлж чаддаггүй. Одоо л найз нь ерөөсөө тэр талаар мэдэхгүй яваад байгаа юм шүү дээ. Яг зүгээр надтай хаяа ярьдаг гэдэг хэлдэг. Тэрнээс яагаад уулзаж муулцаад ингэдэг. Тэнийг олоолцсон маа хаяа л нэг хаяа амьдсаа яриаш хаяа нөгөө чинь жоохон готран. Үедээ ярьдаг тэгэл заануулцоо жоохон юм ярьцах гэж. Тэгээд яг үдэл тийм бол ингээд амьдралын нэгнийгээ жаргал зовлон хойлонгол би ч өөрөө бас нөхөргүй ашгаар тэгэл. Тэгээд уулздаг. За тэгэхээр одоо ингээд уулздаг гэж ярьж штэ. Уулзаа зүгээр ингээд сэтгэлээ нэгээд уулзаж ярилцахыг хэлээд байна уу аль эсвэл магадгүй бас нэг тийм дотн харилцаа үүсцэн байгаа юу? Мэдээж одоо би уусаа өөртөө байхгүй өөртөө бол зүгээр уулзаад ярих бол тест хийдэг. Яг ямар ч найзтайгаа уулзаж байна. Тийм бол татнастанд ордог. Тэгээд яг салсан болохоор би одоо уулздаг урд нь тэгээд яг нэстага багтаа надруу бас ярьдаг лээсэн л та. Тэр үед бол орж байгаагүй. Зөв. Тэгээд манай найз одоо өөр хүнтэй суудсан. Өөр хөөхт мөхт 2-3 хөөхт тэгээд ингэ таашаад тэр нэг дөрвлээд хэлчихтэй юм уу гэснээр тэгээд нэг хэлж чаддаггүй шүү дээ. За хоёроор нь дээд яах вэ? Тэгээд хоёроор нь тэгж бас болохгүй шүү дээ. Тэгээд яг ясандраас найзгаа хуурсан тахгүй би. Тэгэхээр одоо ингэ дөрвлээд хэлчих гэхлээрээ хэлчихлээ юм уу? Тэ гондоц фактал гэдэг. Яг. За ингээд үнэхээр миний найзаа ингээд танаа өмнөх одоо хүнтэй чинь найз нь ингээд уулзч учирдаг болсон. Гэхдээ та хоёрыг хамт байхад чинь ерөөс янз бүр юм юу ч болоогүй. Тэрний араас нь юм болсон гэд хэлэхээр танаа найз нь ер нь яаж шуухан хүлээж авна гэж төсөөлж байна. Аваалт гайхалтай хэлбэн манай найз одоо л өөрөөгөө сайхан амьдарч байгаа. Тэгээд өөрөө ч гэсэн жоохон өвчүүд таатай. Өвчүүд дүүн даргийн юм шиг таагаад
талхнаад авахгүй л дээ. Гэтэл гоё ингээд яг насныхаа одоо найз хөрлөлийг л би одоо алдчихгүй гэж бодож байгаа. Яг. Тийм нэг амар гоё намайг надад бол юугаас нөхгүй яасан. Тэгэл одоо нөхрөн гэсэндээ хуучин нөхрөн гэсэндээ надтай ингээд ярихтаа ингээд ийм юм дээр таахгүй байсан ийм ингээд үйл бодол нийлдэгсэн болохоор юм дэсэн ингээд ярьдаг. Тэгэхээр ингээд хоёулынхын амьдралыг би мэдж байгаа болохоор яддаг тэгэл тэгвэл надад ерөөсөө хамаагүй гэж утгаар нь хүлээж авъя гэж бодсон. Гэтэл бас хоёулаа болтгүй мөлий бас яг найз нөхдөд тийм юм бол тэгэхээр харахаар нэг яг юм хийсэн шиг санагдаад байд. Яг тэр мэдрэмжийн нэг гэмшилтэйгээ яваад байдаг. Гэмшил байгаад байдаг байхгүй. Одоо тэгээд цааштай магадгүй одоо яг уулзж байгаа залуутайгаа ингээд бүр ханилж ижлээ нэг гэртээ ороо суух төр тулвал ядаа яах юм? Одоо тэр тулвал тэгж хэлдэг шахдаг. Тийм шүү дээ. Одоо хэлэхээс өөр яах вэ? Тэгээд намайг дээр яриад тэр таахаа ингээд цугцдаг таахаа ичнэн жишэнгэл ганц би явлаа тэгэж хэлдэг. Ширж надад татар гиншил гэдэг байхгүй дээр тэрэн дээр толохгүй гэж тэгэж яагаад тэгээд гэсэн юм байхгүй таваад тааш тэгээд өөрөө яхаар нэг болчихсон. Яг л нөгөө нэг хадан тавьчуулагдсан халууны зулцэг гэдэг шиг тийм ээ. Тэр одоо миний буруу одоо найзгаар гомдно гэж бодсон бол хэлэхгүй л байгаа байхгүй. Муухайт тийм миний найз гэж явжсэн чи миний хуучин нөхөртэй ингээл яв одоо ингээл баг суух дээр тулсан байна гэж бодох юм бол манай найз бол ямар ч хүнд эвгүй л. Зөө. Тэгээд одоо нэг бас бүр яг хязгаарыг бол нэстахгүйгээр. Хайна бол тийм хүн байна. Зөө. Би бас ингэж бодсон л да. За ингээд яг дотныхоо бас нэг цөөхид найзуудынхаа ингээд ярьж байгааг сонсоод ингээд явж хахад ерөнхийдөө тэднэртэй өмнө нь одоо уулзаж учирдаг байсан эксүүд нь ч юм уу, хань ижлүүд нь залуучуудтай ингээд найз нь гээд нэгэн цагт явж исэн эмэгтэйчүүд ч нөө эрчүүд ч нөө ингээд одоо ингээд амьдраа явж байгаа тохиолдол зөндөө гард юм л шүү дээ. Зөндөө гэсэн байдаг. Одоо миний одоо ахны арил гэх юм да тийм. Бол амар олон жил баг амьдсан байхгүй. Тэр атланд л. Тэгээд яг нэг хүүхд мөхтөл байгаагүй. Тэгэл яг юм тандэр манай найзтай суудаг явчихдаг гэсэн. Тэгээ өөрт чинь яаж тусдаг вэ? Найзтайгаа нэг юм ярьдаг тийм. Угаасаа тэгэл татрын жоохон сонин санагдсан. Тэгэхээр яг манай найзлуудыг таахгүй. Яг. За. Тэгээд чадхаар би тэгэрч нэ яг гарыг даахгүй хүн. Тэгэхээр одоо ямар ч юм бэ? Тийм ээ. За. Яг миний амьдрал юм тийм. За холбогдсонд маш их баярлалаа. Холбогдоод сэтгэлээ уудлсанд өөр тохиолдсон зүйлээ ярьсан маш их баярлалаа. За баярлалаа. За өчиг сайхан. За иймэрхүү одоо яг амьдрал бол угаасаа л хаасайгүй л байдаг. За Монголд ч байна уу, Хужаад ч байна уу, Оросд ч байна уу, Австралид ч байна уу, Америкт ч байна уу те. Энэ бол зүгээр л одоо нэлээд бас одоо элбэг тохиолддог зүйлсийн нэг л дээ. Миний хувьд ч гэсэн яг одоо надтай бас нэгэн цагт үерхэд ханилаад явж исэн хүн маань ч гэсэн бас нэг багтаа бас ингээд найзаагаа явж исэн хүнтэй бас ингээд баг ханилаа суудсан байхгүй юу. Тэгэхээр бас тэр үеийн тэр багын тэр үерхэлч нүд үерхлээ ботхоор яг найз тэгсэн ирнэ яа харахгүй ингээд ханилж сууж агаад салцсан ч гэсэн өөр хүн амьтантай ингээд одоо суугаад ч юм уу эсвэл уулзч уучраад ингээ хайр сэтгэлтэй болоод явчихсан ч гэсэн ингээд бас л нэг тийм сонин эвгүй санагддаг байхгүй юу яхахгүй. Тэгэхээр энэ бол айгүй адармаатай юм байна. Үнэхээр адармаатай. Тэгээ манай захидлын эзэн бүсгүй мань болохоор
гол нь яг над шиг ийм туулаа явж байгаа эмэгтэй хүн ч юм уу, эрэгтэй хүн байна уу? Би тэр хүмүүсийг байна уугүй юу сонсомоор байна. Түүнсэж би энэ захиаг бичихдээ би өөрийгөө өмөрүүлэх гэж, өрөвдүүлэх гэж ерөөсө бичээгүй шүү. Гол нь би буруу зүйл хийснээ ухаарад байна. Гол нь одоо сэтгэл сэмрээд байна гэдэг шиг тий. Тэр өрөөл нэгэн рүү, өөр хүн рүү бас ингээд сэтгэл нь ингээд сэмрээд байна. Нөхөртөө хайртай юм шиг л байгаа юм. Тэгсээр яг ингээд бусдад бас сэтгэл алдраад байна. Энийг одоо яах юм бэ? Би одоо тэр хүнийг дагаад сэтгэлээ дагаад хайр сэтгэлээ дагаад ингээд явчихаар чинь гэр бүлээ салгана. Тэр хүний гэр бүлийг салгана. Анд нөхөрлийн андгаа тангарагд сална. Өөртөө нэр хүн дунд гэл асар олон асуудал бас араасаа хөөрж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хэцүү. Ялангуяа гэр бүлийн асуудал бол үнэхээр хэцүү. Ядчил синглчүүдийн асуудал бол арай жоохон гайгүй шүү дээ, тий. Ямар хий нэгэн дээр очиод одоо юу гэдгиймдээ андгаад хангараг өргөөд би чамаа насаар чинь өвчтөө зовлонтоод энэ тиймд байхад чинь ядуу баянд ингээд ийм тийм юм чинь хайрлнаа гэд андгаад хангараг өргөцсөн биш дээ. Дундаасаа өрөвдтэй байгаа биш тийм биз дээ. Тэгэхээр яг л гэр бүлийн асуудал дээр нэг иймэрхүү асуудал гараад ирэхээр угаасаа цаанаасаа л үнэхээр эмзэг тусдаг л да. Эмзэг тусдаг. За хэрв та Монголоос холбогдож бид нартэй элен далангуу ярилцахыг хүсвэл 77 77 38 83 хэрв гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгээ сонсогчд маань орж ирээд өнөөдрийн сэдв маань болохоор хэлэх үү би нуух уу аль нь вэ гэдэг сэдвээр явж байгаа. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? байна. За үчимэндээ арийнхаа дууг султгаарай. Жаахан дуутай байгаад тийш шүү. За үчимэнд сайхан үчиг сайхан өнгөрөөж байна уу? За. За сайхан өнгөрөөж байна. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Өөрт нь иймэрхүү зүйл тохиолдож байв. Нэг тийм хүндээ байх нь аюултай. Аа. Тэгээ нэг тийм дулаан хайрцаг юм цаа ингээд дулаан үхэлэхэд надад гоё. Тийм болохоор мэдээж хаан дулаан нэг тийм юм шүү дээ. Юу н хаан л ингээ хайрыг мэдэрч юм. Тэндэл байна гэж байна уу? Тийм мэдээж юм шүү дээ. Түүхүүдээ нэг яг хайрцаг өгсөн шүү дээ. Тийм ямар ч зүйл гэртээ орохоос ч тайлшгүй шүү дээ. Тийм хоёрыг шаардсан. Нөгөө жоохон маань нэг дуугүй. Тэгээд нэг гацсан байгаад үлдсэн. Ганцаараа маань шүү дээ. Тийм шүү дээ. Тийм болохоор дулаан хаан байдаг юм байна. Тэгэхээр одоо сэтгэлээ дагсан зүг бахаа л гэж бодож байна уу? Зөв. Ер нь бас нэг тийм үг яваад байдаг шүү дээ, тий. Зовх дээр тулвал ганцаардах дээр тулвал би наадах чинь хоёулаа биш ганцаараа хийж чаднаа гэд үг өгдөн шүү дээ. Заавал хоёулаа бич зовж яадаг юм бэ? Би тэр чинь ганцаараа ч хийж чадна шүү дээ. Тэгэхээр хаана би өөрөө зовхгүй жаргалтай хаанаас би хайр мэдрэхийн тэр газар л баймаар байна гэдэг үг өгдөг байхгүй юу? Тийм. Тэст тооцоо нэг хайртай бичдэг. Тэмтэй адилхан дулаан газараа биш шүү дээ. Хавaalгүй чийсэн. За. Тэгэхээр ерөнхийдөө өөрөө болохоор нэг ийм байр суурьтай наа гэж байна. Өөрт нь бас нэг иймэрхүү төстэй зүйл тохиолдож байсан юм уу? Аха. Тийм. Өөртөө хүндээ ингээд нэг яг гэж хачаа амарчтай. Одоогор тэгэхээр магадгүй хувийн чанартай асуулт гэж магадгүй л дээ. Гэхдээ яа харахгүй нөгөө нэг бид нар утасны дугаар хэлдэггүй дуу нь өөрчлөгдсөн байдаг болохоор хинч таних боломжгүй. Одоогор бол гэрэлчгсэн юм байна тийм ээ. Үнтэй суудсан. Чамгаа юм асуусан. Ингээд хайртай. Үнтэй шинэ бол бүх юм тоорн дээр ярьдаг. Тийм вангилтай ажлын газар хийтэй хүнийхээ барыг хүүхнийхээ хойд зүтлээ. Тэгэхээр одоогор миний одоо асуух гэдэг зүйл нь болохоор танаа хань ажил чинь одоо танд бас нэг тийм мэдрэмжийг дутуу өгöd байгаа учраас бас өөр хүнтэй гэсэн үг үү? Тийм. Надад тэр юм даа яриад юм. Тэгээ тэр хүн болохоор нөхөртөө нь танил мань л уу? Танд?
найзууд гэсэн үг үү? Мэдээж найзууд. За. Хоорондоо ярьж тийш манай хүнтэй ярьж хуурж ингэж байдаг найзууд байхгүй юу? За. Тэгвэл сайн найзууд эдгээр чинь. Гэхдээ нөхөр нь бол ерөөсөө юу ч гадарлаагүй. Тий. Хэр удаа ийм харилцаатай явж байгаа юм бол? Бараг жил хаана. За. Тэр хүмүүс ингэж яриад хуурууд инээжээ хөөрөл нэг яриад хөөрөл ингэж идэг. Тийм манай хүн боддог хийдэг. Ер нь яагаад эмэгтэй хүн одоо ингэж өрөөл бусдаас яг үүнийг хайгаад байт юм болоо юу гэж бодож байна? Яг одоо хайр гэдэг юм чинь тий энэ эвгүй зүйл санагдсан. Хайр гэдэг нэг хүн нэг л хүнд ирчүүл тэр чигээр л хүнд ирдэг гэж ойлгож байна уу? Тэгээ одоо энэ цаал нөхөр мөрөөр харж байна шүү дээ. Яагаад байгаа юм мэдхгүй. Тэгээ ярилцах гэхээр ерөөсө болдгоо юм уу те нөхөртөөгөө? Яахгүй, нэг их дуурахгүй. Тэгээд мэдгүй шүү дээ. Надад шаараа намуушаас нь. Тий. Намуушаас нь. Эвгүй траатай. Тэгээд тохиол өөрийнхөө тохиолдол нэг үгүй. Өөртөө. Хоорондоо юм ярьж байхгүй. Ер нь бол нэг герт нэг дээврийн доор л байгаа нь л үнэн болохоос шиг ингэ тустай ертөнцтэй явдаг шүү дээ. Тусдаа шал тустай. Канаа үгүй тустай маа үгүй. Яа тийж ярьж байхгүй. Энэ хоёр таньгүй шүү сууд. За нөхөртөөгөө хандлаад удаж байгаа юм уу? Би одоо 15 жил манай 14 таон настай. Тэгэхээр одоо таар нэгэнтээ ингээ хүндэрсэн гэж байгаа юм бол одоо ер нь бол дотн харилцаа энэ төр бол бас л хэцүү хүн үү те. Тий. Бороо чи. Тий. За. Тийм хэцүү те нэг гэрт байж яг ингээд бие бинийгээ тулж түшиж амьдрахын оронд тэгээд ойлголцохгүй байвал хэцүүлтэй. Тий хоёр тийш байгаад хайруу. За холбогдсон маш их баярлалаа. Бас өөрийгөө уудалж үннээ хэлсэнд маш их баярлалаа. За өчиг сайхан өнгөрөөгөр. Тэгэхээр бас эмэгтэйчүүд маань их түлхүү орж ирж байна тийм ээ. Тэгэхээр эрчүүдэд бас нэг иймэрхүү зүйл бас тулгардаг нь тодорхой л байх л та. Бас байгаа. Тэгэхээр орж ирээд ярилцаарай. Би бас нэг эмэгтэй хүнийг өмөрч байгаа хандлага нь биш шүү. Яг бол би өөрөө эмэгтэй хүн учраас бас эмэгтэй хүн дээр мэдрэх мэдрэмжээсээ хэлэх юм бол эмэгтэй хүнийг гомдоочих юм бол магадгүй нэг бас нэг 3 дахь читгээтэй яваад 10 худрагаар явцсан тохиолдолд эмэгтэй хүн бол бас нэг иймэрхүү талгарах зүйл бас байдэн шүү. Эмжил радио холбогдсон байна. Арандэ. За үчи минь дээ үчиг сайхан өнгөрөөж гинэ үү? Яг одоо ийм асуудалтай байгаахгүй юу бэ? За. Манай найз надад айгуу тийм сайн байхгүй. Тэгээд жил гарan явж байгаа. Тэгээд би өөрөө нөгөө нэг сайн нь мэдээд идвэсэн. Найз гэдэг нь одоо эмэгтэй хүн. Тийм эмэгтэй хүн. Тэгээд би өөрөө нөгөө нэг тэрийг мэддэг учраас нэг халдаад байсан байхгүй. Өөртөө. За. Тэгээд саяхнаас нэг уусаж байгаа юм яри хөрөдрөөс гэдэг юм. Тэгээд уусаж юм ярьж байгаа. Би ч өөрөө жаахан цогтой байсан. Жон грацтай юм. Тэгээд нэг тийм дотн харилцаа тавьсан. За. Тэр манай найзыг болох манай эхнэр бас мэддэг. За. Тэр ийм айгуу сайн найз ингээл хажууд нь яриад ингээл чатлал ингээл янз бүрийн асууж яриад ингээл явдаг байхгүй. Тэгээд одоо ингэж одоо тэгээд амар гим хийсэн юм шиг бодсон айгуу. Зөв. Тэгээ ер нь таар одоо нэг дотн харилцаа нэг удаа ороод өнгөрчихөж байгаа юм уу эсвэл удаадараа магадгүй давтагтаад байгаа юм уу?
одоо тэгээд 2 3 болчихж байгаа юм чинь. Ааха. Яг тэгээд би өөрөө нэг тэр нөгөө би хинах жахан тийм чадваргүй болсон. Тэгээд тэрнээс өмнө би яас тийм батн харилцаанд орох тийм юм ямар ч тийм юу бодлого байсан өөрөө найд чи миний найд учраас би өөрөө халтаж чаддгүй. Тэр болохоор ер нь мэддэгдээд байдаг гэсэн юм байна. Надтай ингээд гэдэг юм. Танаас. Тэгээд одоо тэгж байцаа сая тийм анхных болсноос хойш одоо тэрнтэйгээ дахиад уусмаар санагддаг болсон. Одоо нэгэнт нэг алхаж болдоггүй тэр нэг зураасыг давтсан чинь нэг зориг ороо. За яг ихлүүлсэн юм чинь ингээ яваад байна уу тий. Ааха. Тэгээ яг тэгээ яваад байгаа байхгүй. Тэгээд одоо би ихнэртэй одоо ям хэлтэй нэг тэгээд манай ихнэр одоо тийм битэрийг тийм юм ундаасна гэсэн ямар ч тийм гадарлах тийм мэдс тийм юу баг. Танаа найз чинь тэгээд танахаар орж гардаг гэсэн үг үү? Үгүй орж гардаг зүгээр ер нь л зүгээр энэ манай найз тэгээд манай ихнэр сайн танин бидний миний сайн найз. За. Одоо тэгэхээр одоо ингээд найзтайгаа ингээд яг уулзаад одоо найз гэхээсээ илүү одоо дотн харилцаанд ордог партнер болоод байна шүү дээ. Явандаа явсараагаад бие биендээ сэтгэл алдрах, дурлах юм дээр тулаад тэгээд хайр сэтгэлийн холбоо үүсвэл яг яа гэж бодож байна. Би өөрөө ихнэрээ ямар ч тийм бодлого байх. Одоо энэ асуудал яаж ямар нэг талд нь гаргачмаар байдаг, нөгөөдхөө бас алдчихмааргүй байдаг тий. Яг тийм нэг хүн чинь тэгээд нэг эрэгтэй хүн тийм юунд орохоор бол тийм амар юу болж өөрийгөө нэг хянах чадваргүй чадгаа байж. За би нэг юм яг өмнө бодогдож байгаа юм хэлье л да. Эмэгтэй хүн чинь өөрөө мангар тасамтаа хүн баггүй юу? Тэгэхээр хажууд нь байгаа л уулзах ихт нь уулзаал, кайрлуулаал тэгэл хэрэгтэй үед нь хажууд нь гүйж ирээл магадгүй дотн харилцаанд одоо тэр нөө бие физиологийн асуудлыг нь шийдэж өгөө шийдэлцээл те. Ингээд байгаад гэх юм бол магадгүй эмэгтэй хүн чинь явандаа dassаар агаад өөрт чинь сэтгэлтэй болно. Тэгээд тэр хүн чинь одоо магадгүй нэг гэр бүлийн асуудал руу чинь ч юм уу гэр бүлийн чинь хүн рүү ингээд хэмжээд авч харьцах тийм одоо юу гэмтэй алхам гаргаж болзошгүй. Харин би яг тэндээс л айгаад байгаа байхгүй. Арма. Ажлаа давхар хийгээд байгаа юм уу? Бэ таксаар орохгүй. За. Ааха. 10,000 гэхээр гайхалтай шүү дээ. За тэгэхээр одоо надад асуудлыг одоо танайхыг сонсоод явжсэн чи яг энэ талаар ярихаар бас одоо ямар хийх вэ? Яг миний амьдрал биш дээ гэж ороод руу. Яг л миний. Би одоо яг таны хэлдгээр яг одоо яг юм тэр үл амьдрал руу орох. Би өөрөө ихнэрээ тийм ямар таалсан гэсэн тийм ямар бодлого тэр хаалтай хоорондын бүх юм ямар ч асуудал байхгүй. Яг энэ тал дээр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол илүү их сэтгэлийн хаттай бас нэг бодсон бодолтой энэ төр байдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр магадгүй сайхантай нь одоо унтаж хөвтөөд ч юм уу ингээд яваад иж болоод идэг одоо жонглердэн гэж ярьдэн шүү дээ тий. Болоод идэг харин эмэгтэй хүн болохоор айл хэдийнэ ингээд сэтгэл ургуулчихсан тэр үнэгээ сэтгэлдээ багтаачихсан. За би энэ хүнийг л аваад суучий да, салгаа суучий да ч юм уу тийм мэдэхгүй шүү дээ. Тийм өртлөөд явж идэг байхгүй юу? Тэгэхээр удаа дараагийн бас хүмүүсийн юмнаас би мэдчил байна л да бодит жишээнүүдийг. Тэгэхээр энэ тал дээр бас жоохон болгоомжтой байхгүй бол бас. За. Яхаа мэддэг юм байна. За тэгээ ямар тач тэгээ нэг гаргалгаа гарах баха. За үчиг сайхан өнгөрүүлээрээ. Утсан баярлалаа. За тэгэхээр бас л иймэрхүү зүйлтэй холбогдчиход байж байна. Энийг яаж шийдэх юм мэдэхгүй байна гэсэн сонсогчд маань бас байна. Би түрүүн хэлжсэн шүү дээ. Эмэгтэй хүний за эрэгтэй хүн гэж бас ялгуурлахгүй. За эхлээд сонсогч авчи.
Эмжил радио холбогдсон байна. Байна уу? Hello. Байна уу? Үчимэндээ. Чимэндээ. За үчимэнд. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Аль эсвэл өөрт нь иймэрхүү зүйл тохиолдож байв уу? Аха. Би биш одоо миний нэг онцгой сонсогдоод одоо зүгээр байна. Одоо зүгээр нь. Надад настай сонсогдоод байна. За. Яг нөгөө миний ингээд хайртай байсан хүн ингээд үешээд амьдрал зохиогч байсан хүн бас нэг биш удаа яг нэг ийм сонин тохиолдолд орж исэн шүү байгаа юм. За. Тэгээд өөрөө бол ингээд надад хайртай, чамгүй бол өглөө хатсаас гэдэг. Бүр ингээд ир хүн байж өвөр дээр одоо тэгээ сөхөр сууж байгаа дэшиг татаад уйлдаг, гуйдаг, хамт байхыг хүсдэг. Тэгсэн ирнэ ингээд нэг удаа биш 2-3 ч удаа ийм ингээд сонин ийм хальтаанд орж ирсэн юм би мэдсэн. Тэгээд би бүр ингээд үнэхээр айхгүй ингээд яаж ч ингээд хамт байхад надад хайртайг юм мэдрээд байдаг. Гэтэл намайг ингээд хуурахгүй зүйл дээр хуурчаад байгааг нь бас би мэдчихэд байдаг. Тэгэл ер нь бол одоо саяны залуу ч юм уу ингээд нэг юм яриад байдаг. Гэтэл энэ чинь эргээд нөгөө цаад хүнтэй асар их зовлон уучлах гээд одоо ингээд хичнээн чиний амаараа гэ хайртай эсвэл үйлчлэрээ хайртай гэж хэлдэг гэсэн тэр чинь ингээд бүх юм чи өвөөсөгдөг тийм амар том амьдралын алдаа болоод бийддэг юм билээ. Зөв. Тэгэд эрчүүд за би бас нэг гендер зааж ярихгүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай одоо нэг удаагийн алдаа штэ. Би ерөөсөө тийхгүй гэд би болохоор нэг зүйл дээр айгу бат итгэлтэй байдаг байхгүй. Алдаа бол алдаа, харин сонголт бол сонголт гэдэг тийм үү. Тэгэхээр яг энэ араар тавилд энэ төр бол угаасаа л сонголт штэ. Тэрийг хин ч аваачаад нэг толгойд нь буу тулгаадтай май очиод нь тэрнтэй унтаадах гэдэггүй штэ. Тэгээд нэг удаа сонгосон хүн дараа тийм сонголт хийхдээ, дараа тийм үйлдэл хийхдээ илүү зоригтой гимшил нь улам нэмгэрсээр л байдаг. Тэгээ бүр сүүлдээ тэрийг тоохоо байдаг юм байлээ. Тэгээ хамгийн гол нь одоо миний ярьж байгаа эрэгтэй хүний тохиолдол болохоор миний байранд амьдардаг, миний машиныг ундаг байхдаа миний машинд одоо тийм процесс үүсгэсэн эмэгтэйгээ уцаар яриад бүр тэгээ халуун дулаан ярьж байгааг нь би ингээд машин хахаар ярьж байгаа гэхээс сонссон байхгүй юу? Вау шок. Өчигдөр оройн бүр миний өвөр дор бүр ингээл уйлаас тэгээ хайтай дуртай чамгүй болов гэсэн. Ер нь тэгээд ир хүний нялуун байх тусмаа хоцаал байдаг юм билээ дээ. Тэгээд зөвхөн шийдвэр гаргасан. Гэтэ тэрэндээ амар одоо сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр одоо өмнө нь ханилж исэн хүнээ яриад байна шүү дээ, тийм ээ? Тийм, өмнө нөгөө үешээд 3 жил үерхсэн залуугийн тухай ярьж. Зөв. Тэгэхээр одоо яг яагаад ийм зүйл үүсдэг юм бол гэж бодож ирсэн үү? Бодсон гэр бүлийн хүмүүжил төлөвшөл бол нэг нэмрийн асуудал юм байлээ. Тэр монголчуудын ханаа шинжээр хадмаа шинж гэдэг бол үнэхээр төгс философи юм байна гэж би бодсон. Зөв. Тийм ээжийн залуудаа тийм харилцаатай байсан. Тэгээд тэрийг нөгөө харсан эр хүн ийм л байдаг штэ гэдэг нэг тийм бодолтой. Ээж нь ч гэсэн хамгийн амар нь тийм зүйл болсны дараа ээж мэдсийн дараа юу сүртэй та хоёр одоо сална гэж юу байтгийг хэлдэг. За. Бүр гайхамшигтай юм байлээ. Тэгээд өмгөөлж хамгаалаад тий. Тэгээд ир хүнд нэг юм байх штэ. Чамайг хураа явчаа, нөгөө хаяа явчаа юу та чамтай л амьдрал гэж штэ. Тий одоо. Би тийч ингээд дуртай газараа буудлаа яваад байдаг. Би одоо нэг удаагийн байж байх одоо тэр тогтоол урсуу. Тэгээд интимэйл би бол нэг харьцангуй тийм өөртөө ичтэй жоохон бас өдөр гарч албан тушаал хийдэг юм юмштэй юм баггүй юу? Тэгмэд хамгийн том алдаа нь тасаад авна гэж хэлдэг. Яатга? Тасаад авна.
Би энэ хүнийг засаад аавна. Зөвхөн энэ ар урын асуудал биш. Ааш сангийнхын хувьд ажил төрөлтэй төрөлгөө мөнгө санхүүгийн боломжтой боломжгүйгээс нь үл хамааран за одоо нэг нэр хоёр хочим энэ нэр хүнийг засаад аавна би чадна гэдэг тийм хит өөртөө итгэлтэй эмэгтэй байх бол буруу юм байл. Зөв. Би бас төстөө тийм түүхүүд бол толгоор орж гараалаа юм л да. Тэгэхээр яг манай эмэгтэйчүүдийн ганц бас нэг алдаад байдаг шалтгаан яг өөрийн чинь хэлснээр засаад авчиё. Би ийм гоё эмэгтэй байхад те би ийм карьертай надад бүх юм байна. Надаас өөр юу ч хүсэхгүй гэдэг нэг хит бардан байдаг ч юм уу. Тэгсэр нэ өмнөр нь ороод хамаг зүйлийг ингээд нухчлаад ингээд бүгдийг хийгээд ахаар нөгөөдөл нь одоо яадаг юм бүү мэд. Тэг хамгийн амар мэдрэмж юу гэж нөгөө уулзаж учирсан эмэгтэй тэ одоо аль нэгээрээ ингээд эмэгтэй нэг муухай хэлж байгаа юм биш үү? Үнэхээр бишээ гэж бодох мэдрэмж бүр за арайчтэй гэмээрөө. Зөв. Тэгээд энэ бүхний юуг ойлгосон бэ гэхээр нөгөө эмэгтэй хүмүүсийг тэгдэг штэ нөгөө зөвөөсөө зугтааж бороо руу зүтгэдэг гэдэг штэ тий. Тэр бас айгүй үнэн болж таалсан. Тэгээд яг хөө би нөгөө радио сонсож байгаа эмэгтэйчүүдэд юу гэж хэлсэн гэхээр миний тэр 3 жил бол 5 эмэгтэй араар тавилтаа асуудлыг бэлсэн. 2 удаа үр хүүхэд олоод алдсан. Тэг амьдралын амар их зовлон үзсэн хатуу жилүүд байсан. Гэхдээ үргэлж нөгөө эмэгтэй хүнд амьдрал сайн сайхан амьдрал ард дээр нь бэлтгэл байдаг. Тэгээд ихэнхдээ надад ч тэр миний найзууч тэр тохиолж ирсэн зүйл нь нөгөө хоосон худлаа амлалтанд нь хайртай алдчихлаа гэдэг тэр хоосон худлаа өгөнд нь итгээд тэгэнгүүтээ за одоо энийг салаад яах вэ? Одоо эдийн наснд яах вэ гэж тэнэглэх хэрэггүй. Угаасаа чи гой сайхан эмэгтэй чамайг хайрлах дараагийн их үеийн хорвоо өстөр байж л байгаа тийм гоё. шүү. Байх хэрэгтэй юм байлгүй. За. Би бол одоо бүр үнэхээр хайрлуулж амьдарч байгаа. Ямар гоё. Би бүр ингээд өдөр тутамдаа хүн байд юм уу гэдэг мэдрэмжийг авдаг. Ямар гоё юм бэ. Тэгэнгүүтээ би өдөр тутамдаа бас яаж юм хэрэг саяны ясан залуу би юусан мартдаггүй, өчтөө гомддаггүй, үзээ авдаггүй. Зүгээр л нөгөө одоо байгаа залуугийнхаа нөхрийнхөө энэ үг үйлчлийг хараад үгүй эн чинь хэрэг хүн штэ гэдэг мэдрэмжийг нөгөө өмнөх туршлага маань ингээд үргэлжлүүлж өгч байдаг. Тэгээд одоо бол би хамгийн жаргалтай юм штэ. За сонсон чи үнэхээр баярлчлаа. Өмнөөс нь Танай радиороо ихтэй би ингээд гоё үйл явдалтайгаараа бодохгүй загтал үтсэн гэж бодож байгаа. Тэгээрээ за. Аюу гоё баялаг. Тэгээд энийг би юу гэж боддог вэ гэхээр хогсчийн дүр тоглосон эсвэл өөрийгөө өрөвдсөн түүх биш. Зүгээр нэг эн чинь тийм сэтгэл зүйн хувьд зөвлөсний хувьд нэг тийм блоконд орчдог цаг хугацаа эмэгтэй хүнд байт юм байлээ. Тэгэхээр тийм эмэгтэйчүүд зөндөө байгаа учраас тэр эмэгтэйчүүдийг миний түүхийг сонсоод бас тэр блокноос гараасаа гэж хүсэж байгаа учраас удахгүй загтал хэлгэнэ. За загтлыг нь тэгсэн ядан хүлээж бай. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За. За энэ хүрээд манай өнөөдрийн хиндж битгийлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр утсаар орж ирээд холбогдоод өөрсдийнхөө түүхийг, өөрс тохиолдсон зүйлээ бас хуваалцсан бүх сонсогч нартай маш их баярлалаа. Мөн радиогоос солихгүй сувг дээрээ сонсч ирсэн, лайв үзчихсэн сонсогч нартай маш их хайртай шүү гэж хэлье. Ингээд одоо хагас сайн бүтэнсэн ингээд бүгдээрээ амарнаа 6 сарын 1 ингээд их хөрсийн баяраас олон нийтийн амралтаараа бас радио маань амрах байгаа. Тэгэхээр бүгдээрээ сайхан баярлалаа. Сайхан амарцгаагаад ороод ирээрээ. Тэгэд хоёр дахьынхон үдшийн цагийн хөтөлбөрүүдээр эргэж уулзах болно. Тэр бол сайхан амарцгаараа манайхаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3